Хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр. MCS Coca-Cola компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудын хог боловсруулалт болон ангиллалтыг судалж, үүний үр дүнд TML компани хөрөнгө оруулснаар дэлхийн жишгт нийцсэн хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр Монголд анх удаа ашиглалтанд орсон. Худалдаанд гарсан бүх бүтээгдэхүүний савыг ангилж дахин боловсруулад резин, даавуу, оосор, сав гэх мэт ахуйн болон хүнсний зориулалттай бүтээгдэхүүн болгох зарчмыг баримтлан ажиллаж байна. Үйлдвэрийн хүчин чадал. Монгол улс жилдээ 20,000 тонн хуванцар сав хэрэглэдэг бол TML үйлдвэр жилдээ 27,000 тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай. Бүтээгдэхүүний гарц нэг цагт 1500 кг. Хоногийн усны хэрэглээ 120 тонн. Бохир ус цэвэрлэх байгууламж нь усыг 97.6% цэвэршүүлдэг. Хуванцар сав боловсруулах хэсэг. Дэлхийн Coca-Cola компани шаардлагыг хангасан Италийн Soremo брендийн тоногдох хөрөмжийг ашиглан хуванцрыг олон шат дамжлагтай угааж цэвэрлэн хэрчиг шатыг гүйцэтгэж байна. Үүнд хуурай тусгаарлалт соронц, хаягдал савыг металл зүйлээс салгана. Шошго арилгагч, савны хүзүүг гэмтээлгүй арилгана. Урьдчилан угаалга, бохирдлын 90% цэвэрлэнэ. Автомат болон гар аргаар сав ангилах. Хаягдал савнд наалдсан өөр төрлийн материалыг илрүүлж ангилна. Нунтаглагч буюу хэрчигч. Хэрчигч хутгнууд савыг жигд зүсэж 10-аас 12 мм хэмжээтэй хэрчтэс гаргана. Үндсэн угаалга. Тос цавуу зэргийг арилгахын тулд хэрчцийг шаардлагатай химийн бодисыг ашиглан халуун усаар угаана. Хөвөгч угаалтуур. Бөглөө, шошго, сав жингийн хувьд өөр учир жин ихтийн живж, жин багтайн дээшээ хөвж гарч ирдэг. Дараа нь тэдгэрийг ялгана. Зайлах. Хяналттай температурт бохирдлыг зайлуулж, цавуу хатаагуур дээр тархахаас сэргийлж өгнө. Лазераар ангилан ялгагч. Хамгийн нэрийн ширхэгтэй гадны биетийг таньдаг жин, гэрэл ойлголт зэргийг харгалзан ангилж ялгана. ПЭТ хэрчцийг боловсруулах хэсэг. Хуванцрын хэрчцийг 150 орчим градусын халуунд хайлуулан жигд хэрчинэ. Мөхлөг үйлдвэрлэх төхөөрөмж маань Австрийн Iriama брендийнх. Хамгийн анхны нефтийн дайвар бүтээгдэхүүнээс гарган авдаг мөхлөгтэй ижил түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид эхний үе шатанд хувцас үйлдвэрлэлийн шаардлага хангасан мөхлөг экспортлож байна. Нэг хуванцар савыг хэд хэдэн удаа дахин боловсруулж, хуванцар сав үйлдвэрлэх боломжтой. Хэрэгэлсэн сав болгоныхон эзэн нь ээж, хогоо ангилан хайж, хуванцрын хаягдалгүй дэлхийн хөтөлбөрт нэгдэхийг уриалж байна.